Сайн байцгаана уу? Мөнхбаатарын гэр бүлийн 8 дахь удаагийн аялал маань инхүү эхэлж байна. За тэгээд бензин колонкоос бензин аваад энэ удаад Зүүн аймгаар аялнаа. Дорнод чай болсон хотод тэгээд Менингийн талаар аялал маань одоо ингээд аялалтаа гарч байна. За ингээд бид нар явсаар агаад тэгээд дорндын одоо нөгөө засмалгүй замаар нь явж байгаа. Тэгээд зарим газараа засвар хийгээд тэгээд замын ажил их байсан болохоор тэгээд зарим газараа тэгээд шорон замаар бид явсан. За ингэж явсаар агаад чай болсон хотод орж ирээд тэгээд бид нар ямар вэ? Одоо бодлогч чинь. За манай менежер жадаач. Гэр бүл Дорнод аймгийн чай болсон орж ирээд эхнүүд л гээд ресторан хаа. Гэгээлэн нэлээ аялсан бол царайг нь халтаа. За нэлээ. За тэмүүлээ. Аялал ямар вэ? Аялал ямар вэ миний хүү? За дэлгүүн. За гэгээлэн. За гоё миний. Жадаач хийж, менежер хийж бүх юм хийж байгаа да. Санхүү хийж. Бүх зүйл хийж байгаа. Баярлалаа. Талбай. Юуны цэцэрлэг хийх. Цэцэрлэг төрөлөө үзээд тэгээ маргаш Менингийн талбайр 300 м дахиад. За баяртай гэж хүмүүлээ. Сэтгэлээ яриад тэгээд найрамдал цэцэрлэг төрөлнөлөө бөөнөрөө явсан. Тэгээд маш гоё цэцэрлэг төрөлн байсан. Хүүхд болгон ингээд юм хөөрхөн тоглоомууд ажиллуулад тэгээд аав ээжийн дэмжээд ихэнхдээ хүүхдүүд ажиллуулж исэн тоглоомын. За тэгээд хэдүүлээ зарим авчтай дуунаад хийлдэг тоглоомн дээр тоглоод цагийг маш цугаатай хөвжөлтэй өнгөрөөсөн. Тэгээд шүн болсон. Тэгээд энэ шүн болоход энэ нөгөө гэрэлтүүлэг маш их сайтай гоё өшөө дурсгалынхаа дайчдынхаа өшөөг тойруулаад гоё өнгөнгийн хийсэн байсан. За тэгээ бид нар маргааш өглөө одоо дорндоосоо зүүн зүг гараад явсан. Тэгээд зам үнэхээр хүнд одоо бартаатай байлаа. Дорндын маань зүүн талын зам бол маш өдрөлтэй пад хийсэн зам байт юм лээ. Тэгээд замдаа аяллахаа маршрут гаргаад тэгээд тоглоод маш хөвгөлтэй явсан. Тэгээд дорндын гүүрээрээ гараад зүүн зүг рүүгээ одоо Менингийн тал халахгүй л тэгээд боор нуур гэдэг энэ гурвыгаа үзэх гээд ингээд явсан. Тэгээд зам бол үнэхээр өвдрөл гэмтлэгтэй. Тэгээд үнэхээр янзлмаар юм бэлээ. За тэгээд ингээд гахалтайгаар явсан. Тэгээд Хинтээ аймгаас 300 гаруй км яваад дорндоос боор нуур руугаа шорон замаар 200 км тэгээд засмал замаар 150 км бараг явсан баха. Нэлээд л урт явсан. Тэгээд боор нуурын дээр очисон. Тэгээд зам Менингийн тал бол үнэхээр үгээр хэлэх аргагүй маш гоё одоо мэдрэмжийг төрүүлсэн. Тийм бөмбөр хэлбэртэй юм шиг. Тэгээд хаанаас ч харсвал одоо юу ч харагдахгүй тэнгэр багантсан ийм гайхалтай сүрлэг ингээд биширмээр тэгээд айгүй гой зүлэг юм шиг мөртлөө гიშгээр айгүй хатуу. Тэгээд тийм хадлангийн ус шиг тийм гоё устэй тийм юм бэлээ. Тэгээд нөхөр маань бол тэгээд машинаараа үнэхээр мэрэгжил болцсон учраас бол нэрээ гайхалтайгаар замыг маш хурдан туулдаг. Тэгээд үнэхээр чадварлаг гэж болооч чадварлаг нөхөртөө баярлалаа гэж бас юм түрүүнд хэлье. Тэгээд гэр бүлээ ингэж авч явна гэдэг үнэхээр эр хүний хувьд бол үнэхээр бахархам том хариуцлага. За тэгээд нэг мөрөөдөд байсан гоё амралтанда ирсэн. Тэгээд энэ дээр нэг бас жуулчид одоо тий аялах гэж хүмүүстэй анхааруулхад одоо энэ бөмбөртэй гэртээ нэрний үлээд одоо энэ амралт маань одоо 3 сарын өмнөөс захиалга авдаг юм байлээ. Тэгээд бид нар мэдхгүйгээр хайсаар агаад болоод ирсэн. Тэгээд нэлээд одоо
зүүн хоошоо дүүжихтэй айгүй хол байдгийн билээ. Бас нэлээ явж иж олсон. За тэгээ яасан ч хүнэнд дүүрсэн байсан. Тэгээд хажуу талын кемпт намраад тэгээд орой орж бөхөө үзээд бас хоол захиалж идээд тэгээд энэ кемпт бууцсан юм шиг маш гоё яасан. За тэгээд буур нууран дээр маш их орой үнэхээр гоё байсан. Тэгээд маргааш өглөө маш их шуургатай. Тэгээд хэсэг бороо орвол хэсэг шуурга дэгдээл тэгээд маш хүчтэй салхитай юм бэлээ. Тэгсэн ч маш гоё хөвчлөлтэй. Маш гоё байсан. Тэгэхээр тэр буур нуурын үзэсгэлэнг хараад үнэхээр бишрэхгүй байхаа аргагүй. Тэгээд нөхөр маань буур нуурын дээр дорооноо нисгээд бас амтсан. Тэгээд маш гоё бичлэг одоо нөхөрт маань байгаа. Тэгээд би болохоор өөрийнхөө утсан дээр бичиж авсан бичлэгээ яг хийж байна. Тэгээд ажиллаа хийхгүй аялж яваа учраас тэгээд бүх бичлэгнүүдээ эвлүүлээ завтаагаад ингээд блог хийж гэн. Тэгээд бас нэг чанга залхуу өрнөдөд маш чанга хэцүү юм байна. Тэгээд за тэгээд өсөв үлээсэн. Буур нууран дээр ирсэн. Тэгээд Монголын одоо хамгийн ганцхан ширхэг байдаг усан хил гэж хэлсэн. Тэгээд нутгийн хүмүүс нь тэгээд цаана хятадтай ил харагддаг юм болоо 9%, 10% хятад, тэгээд 90% Монгол эзэмшдэг. Ийм гахалтай их орныг авч үлджээ гэж бас бахархчихлаа. Тэгээд халахын голын дайнд ялагдсан бол энэ сайхан далай нуураа тэр сайхан үнэнгийн талаад гайхалтай үнцэнтэй зүйлүүд алдчихжээ. Тэгээд нуураа хараад энэ гайхалтай нуур усыг бүтээсэн. Бурхан эзэмээс салхыг гэж үнэхээр алсын бараа ширтээ зогсож байхад үнэхээр Монгол хүн болсны утга учираа мэдэрч тэгээд үнэхээр тэр ер бусын амар тайван гайхамшигыг бас ингээд мэдэрч ийсэн. Тэгээд үнэхээр бичлэг харахаас илүү яг очиод үзэхээр үнэхээр хайр төрж ийсэн. За тэгээд явсаар агаад минингийн тал дээр ирээд халах гол дээр ирээд тэгээд музейг үзсэн, ялтын музейгээ тэгээд бичлэг хийх хориотой учраас энэ шилэн юугийн бичлэг хийж жоохон харсан. Тэгээд дотор нь бол 2 цаг гарan явж нэгдгүү уншиж одоо их орныхоо дайчдаар орсон ахын төсөөс бахархаж, талархаж байлаа. Тэгээд бид нар ямар үн цэнтэй цэнээр одоо их орныг маань биднэрт өвлүүлж өгсөн. Тэгээд халуун аймаг бүлээн цусаа урсгаж биднэрт энэ их орныг өвлүүлэн өгсөн өвөг дээдстэй талархлыг өргөжлээ. Тэгээд бас биднэрийн одоо би бол одоо итгэгч хүн байгаа. Тэгээд юунд итгэсэн бэхээр тэнгэр газрыг, тэнгис талайг бидний нүдэнд харагдаж байгаа гайхалтай уул сургамлахад бүх зүйлийг бүтээсэн бурхан эзэнд үнэхээр талархлыг өргөжлээ. Тэгээд бурхан тэгвэл биднэрт хайртайгаа яг яаж харуулсан юм бэ гэхээр цорын ганц хайртай хүүгээ одоо гим нүгэл тушааж төвний урсан цус бүлээн амир бидний гим нүглийг төлсөн юм аа. Тэгээд халахын голын дайчт маань их орны хамгаалахын тулд халуун аймаг бүлээн цусаа урсгасан шиг бурхан эзэн бас биднийг энэ мөнхийн өхөлийн Санта Сандуг гэмнүгэл бол яхахгүй там төлөгддөг. Тэгвэл бидний Санта Сандуг гэмнүглийг бид нар энэ дэлхийд бурханы дэлхийд амьдарч байхдаа хийсэн бүх гэмнүглийг санаатай санаанд өгч тэрийг бурхан Есүс Христэд тоохож биднийг одоо үйлсээр биш итгэлээр аврагдах энэ сайн мэдээ, энэ үнэн, энэ авралыг өгсөн юм аа. Тэгээд халахын голынхоо музейг үзээд байхад тэгээд цусан дотор ямар их төлөөс, ямар их үн цэн байдгийг бас мэдэрч байлаа. Тэгээд бас бид нар нүдэнд харагдахгүй тэр сүнслэг дайнд бас амьдарч байгаа. Өдөр болгон л хүний амьдралд өхөл зовлон хагацал тохиолдож байна. Тэрийг бид нар одоо мууарын сүнсээс ирж ийн гэж мэдэхгүй амьдарч байгаа. Тэгээд бурхан бол биднэрт хайртай учраас өнөөдөр бидний амь амьсгааг өгч, өнөөдөр энэ гайхамшигтай үзэсгэлэнтэй уул хадуур humбал ногоог өгч, тэгээд бид нарыг үнэхээр мөнхийн уучлж хайрласаар байдаг. Тэгээд бид нарын дэлхийд нүцгэн ирсэн, нүцгнээрээ бид тийш одоо бурханы оршихуйд шүүгдэн. Тэгээд тийм учраас бид нар бурхан авах өгсөн сайн мэдээнд итгэх хэрэгтэй, аврагдах хэрэгтэй. За тэгээ сайн мэдээ болоо явчлаа. За тэгээд бид нар доронтой үзээд, халах голоо үзээд, минингийн талаа үзээд тэгээд хоноглож бодлоод тэгээд нөхөр маань өглөөний 10 цагаас гараад тэгээд шууд
Хинтээ аймгийн Нариулан суманд ирсэн. Тэгээ Нариулан сумаасаа Батнаруу сум ороод Батнаруус шууд Бэндэр сум руу явсан байгаа. Ийм гайхалтай баатарлаг жолооч чантай. Тэгээ улаан хөлтийг урдуураа гიშгүүлэхгүй гэдэг шиг миний ань бол үргэлж зүсргийн манлаа гэдэг шиг гайхалтайгаар замыг төвчлөлтэй. Энэ бол бурхнаас өгсөн бэлэн авиас юм аа. За би бас тэгээ жоохон мэдхгүй бас машин барих дуртай. Машин бол тэгээ бурхны бүтээл биш хүний бүтээл. Тэгээд хүн бол гайхалтай мөн ухаанаар энэ одоо нүдэнд харагдаж байгаа зүйлүүдийг бас уралсан байгаа тийм. Тэгвэл бид нар яагаад хэнийг дөрөсөн гэхээр бурхны бурхны хөвгт учраас бид нар бурхны эзнийг дөрөж юм хөдөлмөрч байдаг байна. За тэгээд нөхрийнхөө найзын машиныг унаад тэгээд Баян Адрах сумын наадмыг хүүхдүүдтэйгээ үзсэн. Тэгээд энэ гайхалтай машин бол хүний бүтээл. Энэ нүдэнд харагдж байгаа гайхалтай уулс бөмбөлгөд энэ гайхалтай нарс шмууд бол бурхны бүтээл байна. Тэгээд бидний дэлхийд нэцгнэр ирсэн. Нэцгнэрээ бидний бурхан аав дээрээ шүүтнэ. За тэгээд үргэлж зүрхэнд амар тайвныг өгдөг Иесус Христосэнгээ талархлыг өргөё. Тэгээд гайхалтай аяллыг маань зохион байгуулдаг. Тэгээд үргэлж одоо бид нарыг хайр ивэлээр хангаж гэр бүлийн хамгаалдаг хандаа бас баярлалаа. Тэгээд таны маань бурхан эзэн ариун сүнсээс удирддаг шүү. За ингээл аялаад тэгээд 8 хоног Хинтээ аймгаас гараад бид нар яг 8 хонсон байгаа. Тэгээд Дадалт 2 хоноод, Баян Адрахт 2 хоноод, тэгээд Минингийн талд 1 хоноод, тэгээд Буур нууран дээр 2 хоноод, тэгээд Дорнодод нэг итгэлийнхээ ах эгчдэр бас хоноод, тэгээд ингээд маш гоё амар тайван аялаад, тэгээд ингээд бурхны бүтээлийг үзээд үнэхээр зураг шиг их орон төрсөндөө бахархаад, сайхан яваад, аялаад, амраад ирлээ. Тэгээд бас ийм нөгөө дуутай войс бичлэг хийх бас маш эвгүй юм байна. Би бол нөгөө шууд одоо бичлэг хийдэг. Тийм учраас анх удаа ингэж үзэж байна. Тэгээд ийм гоё байглаа хараад тэгээд энэ гоё байглыг бүтээсэн бурханд үнэхээр талархахгүй байх аргагүй. Тэгээд аялаж явхад хамгийн одоо толгомддог юу вэ гэхээр 0 хогны асуудал байдаг. Тэгээд маш их хог хаягдал ингээд хаягдаж шатаагдж байгааг харахтаа сэтгэл маш хөвддөг. Тэгээд манай сумд аймагт ямар ч тийм ялгах одоо юмнууд байдаггүй юм байна. Одоо ундааныхаа савыг архиныхаа шилийг дэлаз эдрийг ингээд ялгаад ячдаг. Тэгэл бүхэл төрлийн хог навштайгаа холиод л хогийн бункер дээр нэг аймаг сумдын хогийн цэг дээр эсвэл нэг болон тохойд хаяатай ууртай байгаагаараа сэтгэл хөвдөжилээ. За тэгээд жил болгон бид Бэндэр сумаар аялдаг. Үнэхээр гайхалтай аялал жуулчлалын бүсэл яхахгүй Бэндэр нутаг манай тэгээд сум орон руугаа аймаг руу сум руугаа ороход 2000 төгрөгийн гоё тасалбар авдаг болсон байлаа. Тэгээд энэ бол сумдаа хөрөнгө оруулж байгаа бас зөв санаа юм байна л гэж бодсон. Тэгээд ийм хөрхөн бас галт тэрэг явдаг болсон байлээ. Тэгээд жил ирэхтэйсэн байдаг хөрхөн шинжилгээтэй дагааг харахтаа талархчихлаа. Тэгээд гайхалтай ингээд хүн одоо бүтээсэн юм шиг ийм гоё үзэсгэлэнтэй байгалыг бүтээж өгсөн бурхан эзэнд баярлалаа гэдэг үгийг ерөөсөө байнга хэлэл явдаг. Тэгээд итгэгч биш хүн бол зүгээр л нэг байгалийн нэг тогтц, зүгээр л нэг байгалийн нэг үзэгдэл, зүгээр л нэг гэд ингээд ирэхтэй хүнч бурханы бүтээл. Бид нар ч гэсэн аав ээжтэй умаа үр жимсүүлж ирсэн бурханы төр төрх бурханы хөөхтүүд юм аа. За тэгээд 21 аймаг 330 сумаар аялсан энэ удаагийн эх орныхоо зүүн хэсгийг тойрон аялсан аялал маань энд хүрээд өндөрлж байна. Тэд гэр бүлдээ дурсамж нэмж үргэлж аз жаргалыг бэлгэлж байдаг хайрт нөхөртөө, хайрт их орондоо, хайрт бурхандаа тэгээд бүх зүйлд талархал илэрхийлээд зүүн аймгаа үзэж дуусгаад энэ удаагийн эх орноо тойрон аялсан аялал маань өндөрлөж байна. Баяртай.